Сайн байцгаана уу та бүхэнд. Өнөөдрийн дугаараар 2021 оны эссе хэлбэрийг тайлбарлан хүргэж байна. Захин биологи группээс гаргасан биологийн нэр томьёоны товч тайлбар номыг та бүхэндээ танилцуулж байна. За энэ бүх ном маань эсэлтийн ерөнхий шалгалтанд үлдэж байгаа хүүхэд залуус биологийн хичээлийг сонирхон судалгаач болон олимпиад бэлдэж байгаа багш сурагчид зориулсан уг номыг гаргасан байна. Та бүхэн номны дэлгэрэнгүй захин биологи группээс судлаарай. За эссе хэлбэр маань сонгох даалгаврын 50 дээштэй задгай 4 даалгавартай ингээд нийт 70 онооны 76 асуулттай оноотойгоор бол орж ирсэн байгаа байна. За нэгдүгээр асуулт зурагт өгөгдсөн амьтдаас зөөлөн биетний хүрээний төлөөлөгчийг олно уу гэсэн асуулт орж ирсэн байгаа байна. За зураг өгөгдсөн байгаа учраас энэ дээрээс бол тухайн амьд биетийг бол сонгоход бол илүү хэлбэр байгаа байна. За эхний амьд биет болох дээр хавчаа анги, за хоёр дахь амьд биет болох дээр цох өгөгдсөн байгаа. Энэ болохоор шавжаа ангид хамаарагдана. За гурав дахь төлөөлөгч маань бол зөв хариулт буюу зөөлөн биетний хүрээний төлөөлөгч байна. За дөрөв дэх D хувилбар дээр байгаа амьд биет маань бол шавжаа анги, E хувилбар дээр байгаа амьд биет маань мөлхөгчийн ангид тус хамаарч байна. Ингээд зөв хувилбар байна. C хувилбар болж явж байна. Түлхүүр хүчгийг ашиглан 3 дугаартай хөвчтний хүрээний ангийг тодорхойлно гэсэн асуулт орж ирсэн байгаа тань. За бүгдээрээ түлхүүр хүчигтэй ажиллахдаа тухайн амьд биетийн үндсэн шинжлэлээр тулгуурлаж ерөнхийдөө явдаг байгаа. За хөвчтний хүрээний амьд биетийг сонгох юм байна. За тэгэн дотроос 3 дугаартай гэж байгаа учраас 3 дугаартай амьд биет маань уушгир амьсгалдаг юм байна. Хайрцан бүрхүүлтэй юм байна. За амьд биетүүд дотроос авч үзэх юм бол хайрцан бүрхүүлтэй нь болох дээр загас болон мөхлөгчтэй анги хамаарагдана. За уушгир амьсгалдаг гэсэн асуулт орж ирсэн учраас зөв хувилбар нь бол E хувилбар маань бол зөв хувилбараар болж орж ирж байна. Хоёр нутагтны амьсгалын эрхтэн болох дээр арьс болон уушиг, сүгэр ожигчдын амьсгалын эрхтэн уушиг, шувууны амьсгалын эрхтэн уушиг болон хийн уут гэсэн амьсгалын эрхтэн тогтолцоонууд бол өгөгдсөн байдаг байгаа. Асуулт 3. Зурагт навчны амсрын эсээр явагдаж буй хийн солилцоог харуулжээ. Энэ үйл явц ямар үзэгдлээр явагддаг вэ гэсэн асуулт орж ирсэн байгаа байна. За эндээс зургаа бүгдээр ингээ анхааралтай ажиллах юм бол энэ дэр бол C2 болон H2 гэсэн одоо хийн солилцоонд оролцож байгаа эсгүүд маань орж ирсэн байна. Яг энэ үйл явцыг ерөнхийдөө тайлбарлах юм бол энэ бол яг навчны амсрын эсээр бол трансферяц ургамлын ууршилт бол явагддаг байгаа. Асуулттайгаа холбоотойгоор бол энэ асуултын маань зөв хувилбар маань бол диффуз гэсэн хувилбар бол зөв хувилбар болж байгаа. За диффузийн амьд үед явагдах жишээ нь хүний бие дээр хийн солилцоо ургамал дээр муу ялгаагүй нүүрс хүчлийн хийг авч хүчлөрөгчийн яг гаргах үйл явц нь диффузийн оролцоотойгоор бол явагддаг байгаа. За асуулт 4. Цусны улаан хэсгийг 3 өөр концентрацийн уусмалд хийсэн туршилтын үр дүн зурагт харуулсан байна. 3 дугаартай уусмалд явагдах үзэгдэл болон тухайн уусмалын төлөв байдлыг тодорхойлно гэсэн байна. За эхнийх нь сумыг харах юм бол эс рүү ус орж яана гарч яана гэдэг. Хоёр дахь нь хөөсөн байна. Гурав дахь нь эс бүр хорчиж усаа алдсан байна. За E хөлбөр дээр диплазмолит изотоник уусмал гэсэн байна. За 3 дугаар зураг дээр эс маань хэвийн байдлаас усаа алдаж хорчижсэн байгаа учраас энэ бол одоо эс усаа алдаж хорчих буюу одоо плазмолит болсон бөгөөд эсийн концентрацаас их уусмалтай тохиолдолд энэ үзэгдэл болдог учраас одоо гипертоник уусмал байсан байна. За 2 дахь зураг дээр бол эс гаднаас ус авч хөөж хагарсан байна. Энэ бол хагарах үзэгдэл болох уу гэдэг энэ амтны эс дээр ингэж ярина. Ургамал дээр ярих юм бол туургрын үзэгдэл болно. Нэг зураг дээр бол эс усаа гаднаас эргэж авч хийм байдалтай зураг харагдаж байгаа учраас энэ бол диплазмолит гэж тайлбарлагдана. За дараагийн асуулт. За энзимийн бүтц болон ажиллах зарчмыг зурагт харуулсан байна. Зургийг ажиглан энзимийн бүтцийн хэсгийн нэр болон тайлбарыг зөв харуулсан дугаарыг сонгоно гэсэн байна. За 1
бол одоо субстрат байна. 2 энзим байна. 3 болохоор энзим субстратын комплекс байна. За тэгэхээр зөв хөлбөр маань болохоор D хөлбөр болж орж ирж байна. За энэ дээрээс харах юм бол 1 дугаар маань субстрат, 2 дугаараар болохоор идэвхийн төвийг харуулсан байгаа тийм. 3 дугаар маань болохоор субстрат идэвхийн төвтэй нэгдсэн байгаа учраас комплекс. 4 тухайн энзим маань одоо субстратыг задлсан учраас задлаад үүсэж байгаа бодисыг бүтээгдэхүүн бодис гэж бол ерөнхийд нь бол нэрлэдэг байгаа даа. Тэгэхээр асуултын маань зөв хувилбар болох дээр D хувилбар маань тохиромжтой зөв хувилбар болж таарч байна. 1-ийн D4, нэг маань болохоор субстрат нэгдэл катализэд орох бодис болж таарч байна. 2-ын C1 гэж байна. 2 зураг дээр 2 маань идэвхтэй төв субстраттай холбогдох хэсэг. 3E3. За 3 дугаар зураг маань болох дээр комплекс байгаа. Энзим субстратын комплекс. Субстратын комплекс бүтээгдэхүүн болон чөлөөт энзим. Энзим субстраттай холбогдож ургал явагдана. За тэгээс үүлд нь бол мэдээж задралын бодис субстратын комплекс буюу задарч бүтээгдэхүүн ба чөлөөт энзим үүснэ гэсэн хувилбараар бол орж ирсэн байгаа байна. За хоол боловсруулах хэрэгтнүүдээс ялгарах энзим тэдгээрийн задлах бодис болон задралын бүтээгдэхүүнүүдэд зөв тодорхойлсон мөрийг олно гэсэн байна. За хоол боловсруулах хэрэгтний нэрэн дээр нарийн гидс амны хөндий ходоод гэсэн уруу хэрэгтэн өгсөн. Ялгарах энзим нарийн гидснээс сахараа ялгарахгүй. За хоёр дахь нь B хөлбөр нь нарийн гидснээс амилаза ялгарахгүй. За дөрөвдөх нь амны хөндийгөөс липаза ялгарахгүй, протеазом ялгарахгүй. Тэгэхээр E хөлбөр дээр бол зөв хариулт нь болж таарах юм байна. Тэгэхээр ходоодноос пепсин ялгарч уургийг задлана. Уург маань болохоор пепсин маань уургийг задласнаар одоо маш олон полипептидийг үүсгэнэ. За асуулт 7. Өгөгдсөн D сахарын задралаас үүсэх моносахарыг зөв нэрлсэн хувилбарыг олно гэж асуулт орж ирсэн байгаа дээ. За энэ асуултын маань зөв хувилбар нь болох дээр сахараа задарсан тохиолдолд глюкоз, фруктоз болж бол үүсдэг байгаа даа. Тэгэхээр зөв хувилбар маань E хувилбар. D сахар задраад моносахар бол үүсэж байгаа хувилбараар бол орж ирсэн байгаа байна. За хэрвээ лактоз задарч байх юм бол галактоз, глюкоз болох байдлаар. Сахараа задарч байх юм бол глюкоз, фруктоз гэсэн өгөгдлөөр бол орж ирэх нэ. За цусан дахь глюкозын хэмжээг зохицуулахад А дугаартай эргэтнээс ялгарах даавар оролцдог юм байна. Нүүрс усаар баялаг хоол хүнс идэж цусан дахь глюкозын хэмжээ ихсэхэд А дугаартай эргэтнээс ялгарах даавар болон илгэнд нөөцлөгдөх нүүрс усыг зөв нэрлсэн дугаарыг олно гэсэн байна. За А дугаараар бол нойр булчирхайг харуулсан байна. Тэгэхээр нойр булчирхаанаас маань альфа ба бетатай эс байдаг. Эндээс хоёр янзын даавар ялгарч цусан дахь глюкозын хэмжээг зохицуулдаг. Тэгэхээр бид нэр хоол нүүрс усаар баялаг хоол хүнс идэх юм бол цусан дахь глюкозын хэмжээ мэдээж нэмэгдэнэ. Тийм учраас инсулин даавар бол багасгах нөлөөтэй байдаг. Тийм учраас инсулин даавар маань бета-ээс ялгарч гликоген хэлбэрээр одоо элэг булчинд нөөцлөгддөг байгаа. Альфа-эсээс нь болохоор гликоген даавар ялгарч цусан дахь глюкозын хэмжээ багасгах юм бол одоо нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байдаг. Харин нэмэгдэх юм бол инсулин даавар маань одоо багасгах гэсэн нөлөөтэй үйлчилдэг байна. За асуулт 9. Амьсгалын глюкозын задралыг илэрхийлсэн бүдүүгчийг харуулж урал явагдах эргэтэн зэрэг нэрлэж задралын үе шат бүтээгдэхүүн бодис ба үүсэх энергийн хэмжээг зөв илэрхийлсэн мөрийг олно гэсэн даалгавар орж ирсэн байгаа байна.
За энэ даалгавар дээрээс бүгдээ анхааралтай ажиглаа харах юм бол глюкоз задраад хоёр надаа ашиг үүссэн байгаа тийм. За тэгэхээр глюкозын маань задрал ер нь бол явагдахад надаа ашиг ерөнхий авж байгаа тохиолдол нь болохоор гликолизийн шатан дээр бол ихэвчлэн бол авдаг байгаа. Тэгэхээр гликолизийн шаттай хоёр хувилбар бол орж ирсэн байгаа тийм. Тэгэхээр гликолизийн шат маань болохоор синцтол азан дотор явагддаг. Жилдвэрчийн оролцоогүйгээр явагддаг юм явц байгаа даа. За энэ дээрээс тэгээд зөв хувилбараа авах юм бол 2 кВт усан үзмэн хүчил үүсдэг учраас И хувилбар маань бол энэ асуултын зөв хувилбар болж таарах нэ. За 10 дугаар асуулт. САР амьсгалыг илэрхийлсэн химийн тэгштгэлээс урвалд орж буй бодис 1, урвалаас үүсэх бүтээгдэхүүн бодис 2-ыг нөхөж ичнэ гэсэн байна. За САР амьсгал болохоор митохондрид явагдаж их хэмжээний энерги үүсэх химийн урвал бөгөөд глюкоз маань хүчил төрчийн оролцоотой задарч нөөц хүчлийн хий ба усны молекулыг үүсгэж хэмжээний энерги чөлөөлөгдөн гепат хадгалах үйл явцыг бол одоо аэроб амьсгал гэж хэлдэг байгаа. За тэгэхээр 100 хувилбар онолох С хувилбар болж таарч С6H2O6 глюкозын маань ерөнхий томьёо. За глюкоз задраад хүчил төрчийн оролцоотой задрахад завсрын бүтээгдэхүүн нүүрс хүчлийн хий үүссэн зам ус ялгарна 2830 кJ маш хэмжээний энерги ялгарх нэ. Тэгэхээр үүссэн усыг болох дээр бас юун дээр авч үзэх юм бол дотор ус гэж бас нэрлэдэг байгаа даа. За энэ ус маань болох дээр бас бие дэх усны нийт 10-аас 15% болох дээр дотор ус бас эзлэж бол байдаг байгаа даа. Граф 5 сурагчийн 50 болон дасгалын дараа үед хийгдсэн амьсгалын тоон хэмжилтийн үр дүнг харуулжээ. Хэд дугаартай сурагчийн амьсгалын тооны өөрчлөлт хамгийн их байна гэсэн асуулт бол орж ирсэн байгаа тийм. За энэ дээрээс граф дээрээс анхаарал ажиглаа харах юм бол 1 дугаартай сурагчийн маань амьсгалын өөрчлөлт бол илүү байгаа нь бусад сурагчдаас бол ялгарч бол харагдаж байна. За хүний ялгаруулах хэрэгтэн тогтолцооны 2 дугаараар тэмдэглэсэн бүтцийг нэрлэнэ үү гэсэн байна. За нэг бол маш амархан даалгавар байна. 2 дугаараар бол нийт давсыг тэмдэглэсэн байна. 3 дугаараар шээсний сүв, 1 дугаараар шээс дамжуулах сувгийг тэмдэглэсэн байна. За бөөрийн твшүүл одоо дөнгөж бөөрнөөс гарч байгаа юу төр хэлбэртэй бүтцийг хэлдэг. За асуулт 13. Бөөрийн өвчин тус бүрийг онцлог шинжтэй зөв тохируулсан дугаарыг олно гэсэн байна. За энд 3 төрлийн бөөрийн өвчин орж ирсэн байна. Бөөрийн дутагдал, давсагны хавдар, шээс задгаарах гэх мэтчлээ. За тохирох өвчнөдөр харгалзуулаа аваад үзэх юм бол бөөрийн дутмагчлалын үед бол цуснаас илүүдэл байцыг ялгаж чадахгүй болно. Та улмаар шээсний хэмжээ багасаж дотор мөхөр бөөлжих зэрэг одоо шинж тэмдэг бол илэрдэг байгаа даа. За давсагны хавдрын үед бол гадаргуу дээр ургана, шээс задгарах үед болох тэр эмэгтэй хүмүүст бол ихэвчлэн бол илэрдэг өвчин байгаа даа. За тэгэхээр 100 хувилбар маань 1-ийн С, 2-ийн Э, 3-ийн Б гэсэн хувилбар маань Э хувилбар маань бол 100 хувилбар болж таарах нэ. Урт утар тархийг тэмдэглэсэн дугаарыг сонгоно гэж орж ирсэн байгаа даа. За урт утар тархи маань болох тэр нугасны дээд хэсэгт байрладаг тархи байгаа даа. Тэгэхээр урт утар тархи маань бол 1 дугаараар бол тэмдэглэсэн байгаа даа. 5 дугаараар бага тархи, 4 дугаараар дунд тархи, 2 дугаараар завсрын тархи, 3 дугаараар их тархийг тэмдэглэсэн байгаа тань. За 100 хувилбар маань И хувилбар маань 100 хувилбар байна. Асуулт 15. 2 дугаартай нейроны нэр сэрэл дамжуулах зам үүргийг зөв тодорхойлсон хувилбарыг олно гэсэн байгаа тань. За энэ дээрээс нэрлэх юм бол 1 дугаараар рецептор буюу хүлээн авар, 2 дугаараар афферент буюу тэмүүлэх мэдрэлийн ширхэг, за 3 дугаараар мэдрэлийн төв, 4 дугаараар
эфирийн туяа төвөөс цухтах 5 дугаар эффект рүү ажиллах хэрэгтэй гэсэн бүтцийн хэсэг орж ирсэн байгаа тийм. За эндээс аваа үзэх юм бол зөв хөлбөр нь эфирийн туяа мэдрэлийн өсөх зам, зочирлыг мэдрэлийн төвд дамжуулах гэсэн хувилбар маань бол зөв хувилбар болж орж ирэх нэ. За зөв хувилбар маань A хувилбар болж орж ирж байна. За калий, фосфор, магний зэрэг эрс зүйцүүдийн агуулгад хүнс болон үүргийг зөв харгалзуулсан дугаарыг олно гэсэн байна. За эдгээр эрс зүйцийн талаар бол эрүүл мэнд биологи төр ч гэсэн хоёулын дээр нь үздэг байгаа. За калий маань бол амтд төмөс, бууцаа, шошинд бол их хэмнэгээр агуулгадах бөгөөд эсийн дотор ихээр агуулгадаж натрийн ионтой хамт мэдрэл булчин сэрэл дамжуулахад бол оролцдог байх нь. Фосфор маань элэг төрс хөц удаанд их хэмжээгээр агуулгадаг бөгөөд нуклеин хүчил ясны бүтцэд оролцдог. Магний маань элэг төрс хөц удаанд буудаа хэвийг буурцагт үртэрээнд хар чавганд их хэмжээгээр агуулгадаг бөгөөд ургамлын хлорофиллийн бүтц болон фотосинтез болгоход оролцдог юм чухал эрс зүйцүүд байх нэ. За дараах манс орохуудын үүсэх дисахарыг нэрлэж урвалын төрөл болон химийн холбоог зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно гэсэн байна. За энэ 11 дугаар ангид нэлээд хэрэггүй үздэг бөгөөд хүчил төрөгчийн атомоор нэг болон дөрөвдүгээр нөхцөл төрөгчийн атомын хооронд хүчил төрөгчөөр холбогдож глюкозидын холбоо үүсэх зураг харуулсан бөгөөд энэний үр дүнд бол дисахар үүсдэг. За энэний зөв хариулт нь энэ урвал маань химийн аль төрөлд хамаардаг вэ? Конденсацийн урвалд хамаарна. Тийм учраас мальтоз, конденсат энэ холбооны онцлог бол глюкозидын холбоо юм аа. Тэгэхээр A хувилбар нь бол зөв хариулт болж таарч байна. За асуулт 18. Өөх тосны биологийн үүргийг зөв нэрлэсэн дугаарыг олно гэж байна. За өөх тос бол эсийн мембраны найрлагад оролцдог учраас мэдрэлийн импульсыг дамжуулна. Тэгээд ургамал амьтанд дулаан тусгаарлагчдын бүрхүүлийн үүрэгтэй буюу одоо хүний биеийн одоо температурыг бол тогтмол барихад бол нөлөөлдөг. Тэгээд ихт эрхтнийг механик гэмтлээс хамгаалах буюу одоо 1, 4, 6 гэсэн хувилбар зөв хариулт байна. За асуулт 19. Зурагт D50-ийн молекулын томыг харуулж 1 ба 3 дугаараар тэмдэглэсэн бүтцийн хэсэг ба химийн холбоог зөв тодорхойлсон мөрийг олно гэсэн байна. За энд D50 гэж байгаа учраас 2 амин хүчил хоорондоо холбогдсон байвал D50-ийг үүсгэнэ. 3 амин хүчил хоорондоо холбогдсон байвал Tri50 гэх мэтчлэн холбогддог бөгөөд за энэ холбооны онцлог амин хүчлүүд хоорондоо юугаар холбогддог вэ гэхээр нэг амин хүчлийн карбоксил нөгөө амин хүчлийн амин бүлгийн хооронд бол пептидийн холбоо үүсдэг байгаа. Энэ бол 3 дугаараар пептидийн холбоог харуулсан байна. 1 дугаараар нь бол амин бүлэг, 4 дугаараар карбоксил бүлэг. За энэ холбоонд 2 амин хүчил хоорондоо холбогдож байгаа учраас нэг молекул ус чөлөөлөгддөг. За үүний зөв хувилбар нь 1 амин бүлэг гэсэн 3 болохоор пептидийн холбоо гэсэн байгаа. Тэгэхээр C хувилбар маань зөв хариулт нь байсан байна. За асуулт 20. Мальтозын энзимын задрах субстратын нэр болон бүтээгдэхүүн бодисуудыг зөв харгалзуулсан мөрийг сонгоно гэсэн байна. За мальтозын энзим задарсан тохиолдолд глюкоз уулж бол задардаг байгаа. Тэгэхээр 20 дугаар асуултын маань зөв хувилбар нь B хувилбар болж асуултанд бол орж ирэх нэ. Асуулт 21. Эсийн эргэтэнцрүүдийн 1 дугаар тохирох ижил бүтцийн хэсгийг олно гэсэн асуулт орж ирсэн байгаа тань. За эдгээр уран эргэтэнцэр болох төр 2 ижилхэн зүйлийг бол агуулдаг гэдгээр бол ялгардаг байгаа даа. Метан, хондрох, холдроо, пласт, бөөм гэсэн 3 эргэтэнцэр байна. За эхний ижилхэн зүйл нь бол асуултанд өгөгдсөнөөр эдгээр 3 эргэтэнцэр бол давхар мембран бүрхүүлтэй гэдгээрээ ялгарна. За 2 дахь ижил зүйл нь бол эдгээр эргэтэнцэрүүд Д инхээ агуулдаг гэдгээрээ бол бас ижил бүтцийг
ижил бүтэцтэй гэдгээр бол орж ирдэг байгаа. Ингээд 100 хувилбар маань 20-ын D байх нь. За синтеп болон рибосом болох төр мембран бүрхүүлгүй үлдсэн эргэтэн зурууд маань дан бүрхүүлтэй гэж бол ялгарч бол явдаг байгаа. Асуулт 22. Уургийн дөрөвдөгч бүтцийг зөв харгалзуулсан дугаарыг олно гэсэн асуулт орж ирсэн байгаа. За уургийн маань дөрөвдөгч бүтц зургийн дээрээс харахад 3 дугаараар илэрхийлэгдсэн байгаа. За 3 дугаартай хувилбар болохтой С хувилбар орж ирсэн учраас шууд энэ хариулт бол сонгогдож байна. 2 ба түүнээс дээш дооны полиутидийн гинжинээс тогтсон бүтэцтэй байна. За дөрөвдөгч бүтэцтэй уураг маань болох дээр гемоглобин болон альбумин болох дээр 3 дахь бүтэцтэй уураг кератин маань уургийн 2 дахь бүтэцтэй уураг гэж бол орж явагддаг байгаа. За каталаз энзим устөрөгчийн хитээслийг ус ба хүчил төрөгч болгон задлдаг. Энэ урвалын эрчмийг графикт харуулсан байна. Энзимт урвал явагдаж ихснээс хойш 1 минут 30 секундын дараа үүсэх хүчил төрөгчийн хэмжээг графикаас тодорхойлно гэсэн байна. За каталаз энзим бол хамгийн ихээр бол илгэн дагуулдаг. Мөн бас бүр төмс эднэрт энзим каталаз энзим агуулгач хүний биеийн одоо эсийн амьсгалын үр дүнд үүссэн тэр ус төрөгчийн хитээслийг бол задлж хоргожуулах тийм нөлөөтэй байдаг байгаа. Бусад амьд бие ч явагддаг. Тэгэхээр 1 минут 30 секундын дараа гэж хугацаа нь бол доотлих нь байна. Хажуудын дээшээ явж байгаа нь бол хүчил төрөгчийн хэмжээ. Тэгэхээр 1 минут гэхээр энд байна. 1 минут за 30 секунд 1 минут 30 секундын дараа гэхээр за энэ 5. За графикаас харах юм бол ойролцоогоор 5 дээр байна бол ерөнхийдөө бол график дээр бол ирсэн байгаа нь харагдаж байна. Асуулт 24. Зурагт эсийн холороо волоцтын бүтцийг харуулж фотосинтез харанхуй шат явагддаг бүтцийн хэсгийг зөв тодорхойлсон хувилбарыг олно гэсэн асуулт орж ирсэн байгаа. За асуултаасаа харах юм бол харанхуй шатны урвал. За 2 дугаараар гадаад мембран, 1 дугаараар дотоод мембран, 3 дугаараар телекоид, 5 дугаараар стром, 4 дугаараар грануудыг тэмдэглэсэн байгаа харагдаж байна. За тэгэхээр харанхуй шатны маань урвал болох дээр холоробластын стром дотор явагддаг байгаа. Ингээд 100 хувилбар маань D хувилбар болж таарах нэ. Уургийн нийлэгжлийн үе шатыг харуулсан зургийг зөв тайлбарласан мөрийг олно гэсэн асуулт орж ирсэн байгаа. За уургийн нийлэгжих үйл явц маань 4 үсгээр бол тоогоор бол тэмдэглэгдэж орж ирсэн байна. За 1 дугаараар болох дээр амин хүчил зөөврийн эренхээ чөлөөт амин хүчлүүдийг өөртөө нэгтгэж авчирдаг байгаа. Тэгэхээр 1 дугаар зөөврийн эренхээ, 2 дугаар амин хүчлүүдийг тэмдэглэсэн байна. 3 дугаараар рибосом, 4 дугаараар мэдээллийн эренхийг тус үрд тэмдэглэсэн байна. Тэгэхээр 100 хувилбар маань 25-ын E хувилбар 100 хувилбар байх нэ. За 26. ДНХ молекул нь интерфазын S шатнд дупликацид ордог байгаа. Тэгээ 1 ба 2 дугаар гинжийг их ДНХ-г илэрхийлж байгаа бол 3 ба 4 дугаар гинжид түн суурилын шинээр нийлэгдэж байгаа гинж байна. Зурагт үзүүлсэн ДНХ-ийн 4 гинжийн онцлогийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно гэсэн байна. Тэгэхээр бид нэр бол одоо зургаа сайн ажиглана. За хоёрт бас яах вэ гэхээр энэ 1 2 3 4 дугаар гинж одоо яг аль гинжнийх нь доор байна вэ гэдгийг бас сайн ажиглаж харах хэрэгтэй. За 1-р гинж энэ, 2-р гинж юм байна. Нэгдүгээр гинж нь аденин, цитозин, гуанин, аденин, тимин гэсэн дараалалтай. 2-р гинж нь тимин, гуанин, цитозин, тимин, аденин гэсэн дараалалтай байна. Тэгэхээр 1-р гинж, 2-р гинж, 3-р гинж нь болохоор энэ уртлыг биш, хойдлын дарааллыг заасан байна. 4-р гинж маань бас хойдлыг биш, уртлын дарааллыг заасан. Тэгэхээр 2 ба 3 дугаар гинжийг харах юм бол тимин, гуанин, цитозин гэд
2 3 дугаар гинж бол адилхан байгаа нь харагдаж байна. За 2 3 дугаар гинж адилхан байна гэдэг хувилбарыг бол D хувилбар дээр харуулсан байна. Тэгэхээр 1 ба 1 бол аденцитозин гэж эхэлж байгаа. 3 дугаар гинж нь тимин гуанин гэж эхэлж байгаа дараалал. Тэгэхээр бол 1 3 2 ялгаатай гэдэг нь бол бас үнэн байх наа. Тэгэхээр D хувилбар зөв хариулт болж таарч байна. Тэгэхээр бид нар зурган дээр сайн ажиллаж сурах хэрэгтэй. Байх наа. Асуулт 27 зурагт ямар эрхтний хөндлөн огтлыг дүрсэлсэн болохыг тодорхойлж 1-ээс 3 дугаараар тэмдэглэсэн бүтцийн хэсгүүдийг зөв нэрлсэн мөрийг сонгоно гэсэн байна. За энэ болох дээр ургамлын маань үндэсний зураг орж ирсэн байна. За танихын тулд бол өсөнцрүү дагуулгдсан байгаа учраас бол танихад бол хэлбэр байна. За тэгэхээр 1 дугаар маань болох дээр үндэс орж ирж байна. За 2 дугаараар болох дээр кисэлэн байна. Кисэлэн маань бол полемийнхаа дотор талд бол байрлал үндсэн дээр полемууд тойрсон байрлалтай бол орж ирдэг байгаа. За тэгэхээр зөв хувилбар маань 1 дугаараар кисэлэмийн юу байх нь бүрхүүл орж ирээд 2 дугаараар кисэлэм 3 дугаараар полем гэсэн хувилбартайгаар С хувилбар маань зөв хувилбар болж орж ирэх нэ. Асуулт 28 ургамлыг усаар хансан байдлаар нь экологийн 3 бүлэгт хуваадаг доорх хүснэгтэн мэдээлэлээс ксерофит ургамлын онцлог зөв илэрхийлсэн мөрийг сонгоно гэсэн асуулт бол орж ирсэн байна. За говь цэлийн ургам усаар хансан талаар нь 3 ксерофит ургамлыг сонгосон байна. Тэгэхээр говь цэлийн ургамлууд маань болох дээр ксерофит гэсэн ургамлаар бол явагддаг байгаа. За энэ дээр болох дээр зөв хувилбар маань бол B хувилбар бол орж ирсэн байгаа тийм. Цөлөрхөг, хээр цөл гэсэн ойлголтоор орж ирсэн байгаа тийм. Тэр говь цэлийн маань ксерофит ургамлуудын онцлог шанж гэх юм бол усыг болох дээр өөртөө хэмжээгээр нөөцөлдөг, амсрын эсүүд нь гүн байрлалтай, өдөр хаалттай, шөнө үеэлтэй гэдэг ой нуган ургамлуудаас ингээ ялгарах шинжүүд бол агуулгадаг гэдгээр бол ялгараа явдаг байгаа. За тэгэхээр 28 маань зөв хувилбар B хувилбар болж орж ирэх нэ. Асуулт 29 зурагт хөхтөн амьтны цусны эргэлтийг дүрсэлж цусны их эргэлт явагдах чиглэлийг зөв тодорхойлсон дугаарыг олно гэсэн асуулт орж ирсэн байгаа. За цусны их эргэлт нь болох тэр 100 ховдлоос эхлээд баруун тосгоорт бол дуустдаг байгаа. Зураг дээр 3 дугаараар 100 ховдол, 4 дугаараар 100 тосгоор, 2 дугаараар баруун тосгоор, 1 дугаараар баруун ховдлыг тэмдэглэсэн байгаа. За эргэлт маань болох дээр 100 ховдлоос эхлэн 3 дугаараар эхлээд гол судас буюу тараа ортоор дамжаад тараагуур судсаар биеийн бүх хэсэг цусыг тараах байгаа. За тэгээд эргээд дээд болон доод хөндийн венээр зүрхний баруун тосгоорт ирнэ. Дээд болон доод хөндийн венийг 5 дугаараар тэмдэглэсэн байна. За ингээд зөв хувилбар маань D хувилбар байх нэ. За зүрхний бүтцийн зургийг ажиглаж онцлогийг нь зөв тодорхойлсон мөрийг сонгоно гэсэн байна. За 4 хувилбар байна. Ховдлын хан тосгоорын ханаас нингэн зүрхний зүүн хан баруун ханаас зузаан зүүн ховдол цусыг биеийн бүх хэсэг рүү шахдаг. Уушиг руу урсаж байгаа цусны даралт гол судасны даралтаас их гэсэн онцлог шинжүүдийг зөв ойлцуулах юм байна. Тэгэхээр ховдлын хан тосгоорын ханаас нингэн гэдэг бол худлаа. Ялангуяа зүүн ховдлын хан бол зузаан байдаг. Ягаад гэвэл их эргэлтийг явуулахын тулд даралт ихтэй цус шахахын тулд зузаан байдаг. За зүрхний зүүн хан баруун ханаас зузаан гэсэн байна. За энэ бол үнэн тийм ээ, сая хэлсэн. Зүүн ховдол цусыг биеийн бүх хэсэг рүү шахдаг. За энэ бол мөн үнэн. Зүүн ховдлоос их эргэлтийн цус гарч бүх бие илүү бол цусыг шахдаг байгаа. Уушиг руу урсаж байгаа цусны даралт гол судасны даралтаас их гэж энэ бол худлаа. Гол судсаар бол одоо
хүний хамгийн том артерийн цус мөн хамгийн даралт ихтэй цус уншдаг байна. Тэгэхээр зөв хувилбараа маань И хариулт болж таарна. Асуулт 31. Метод цуваагдлын пропозын үе шатыг илэрхийлсэн зургийн дугаарыг олно гэсэн асуулт орж ирсэн байна. За нэг дугаараар телефазын үе шатыг ерөнхийд нь илэрхийлсэн байна. За энэ дотор цитогенезээр суваагдах гэж байгаа үйл явцаар илэрхийлэгдсэн байна. Хоёр дугаараар хроматидүүдээр эсийн хоёр туйл руу татагдж байгаа учраас анафаз. За 3 дугаараар хромосомууд эрхчлэгдэж эхлэж за эсийн төв эсийн хоёр туйл руу явж байгаа учраас профазын шатыг илэрхийлсэн байна. 4 дугаараар эсийн хуваагдалт төгсгөлийн телефаз дуусаад хоёр ширхэг эс үүссэн байгаа үйл явцыг 5 дугаараар метафазын үе шатыг илэрхийлсэн байна. Ингээд зөв хувилбар маань 31-ийн хувилбар байна. За 32 дугаар асуулт. Миоз 1-р хуваагдлын зургийг ажиглан түүний үе шат болон онцлогийг зөв илэрхийлсэн мөрийг олно гэсэн асуулт байна. За энэ асуултны маань зөв хувилбар зураг анхааралтай ажиглах юм бол хромосомууд эрхчлэгдэн удамшлын дижил хэсгийн мэдээлэл солилцох үйл явцад бивалентийг үүсгэсэн. За эсийн төв эсийн хоёр туйл руу явж байгаа учраас профазын шатыг илэрхийлсэн байгаад байна. Тэгэхээр асуултын маань зөв хувилбар D хувилбар байна. Профаз 1-р үе шатыг харуулсан байгаад байна. Бивалент үүснээр кроссинговер явагдана гэсэн байдлаар бол илэрхийлэгдсэн байх нэ. За метод хуваагдлын онцлогийг зөв тодорхойлсон мөрийг сонгоно гэсэн байна. За метод хуваагдмаар хүний биеийн эс хуваагддаг байгаа. За 4 үе шаттай үүсэх төл эсийн тоо маань бол 2 байдаг. Яг их эстэйгээ удамшлын мэдээлэлээр адилхан эсүүд үүсдэг. Одоо арсны эс методоор хуваагддаг. Бөгөөд одоо түүний үр дүнд мөн арсил үүсдэг. Тийм учраас бол 2n бүртэлтэй эс хуваагдаад 2n бүртэлтэй төл эс үүсдэг. Төл эсийн генетикийн мэдээллийн хувьд бол ижил гэж хэлсэн тийм. Тэгэхээр зөв хувилбараа бүгдээрээ харъя. Анх хуваагдалд орох эс бол биеийн эс. За C дээр B дээр E дээр таарж байна. Үүсэх төл эсийн тоо маань бол 2. Тэгэхээр C хувилбар дээр мөн E хувилбар таарж байна. За хуваагдлаар үүсэх эсийн хромосомын бүрдэл маань бол 2n бүрдэлтэй байна. За мөн адилхан CU2 ижил байна. За төл эсийн генетикийн мэдээллийн хувьд бол ижил. Тэгэхээр энэний маань зөв хариулт маань C байх нэ. За асуулт 34. Хромосомыг центромерийн байрлалаас нь хамаарч одоо дараах дөрвөн байдлаар ангилдаг. 1 ба 3 дугаартай хромосомыг зөв нэрлсэн мөрийг сонгоно гэсэн байна. За энэ 11 дугаар ангийн ном дээр бол энэ зураг нь нэртэйгээ байдаг байгаа. За 1-р зураг нь бол одоо мөргүй хромосом, 2 дахь зураг нь захын хэмт, 3 дахь зураг нь хэвгийн хэмт, 4 дахь хромосом маань бол тэгш хэмт гэсэн хромосомын бүтцүүдийг бол харуулж байна. Тэгэхээр үүний маань зөв хувилбар 1 бол мөргүй, 3 дахь нь хэвгийн хэмт буюу B хувилбар зөв хариулт болж таарж байна. За эдгээр хромосомууд маань одоо хүний аль хэд хромосом дээр байдаг, ямар онцлогтой гэдэг энэ бол 11 ном дээр дэлгэрэнгүй байдаг бөгөөд татгтал судалж уншаарай та бүхэн. За 35 зурагт эсийн мөчлөгийг үзүүлжээ. 2 дугаартай үе шатын нэр болон үйл явцыг зөв тодорхойлсон мөрийг сонгоно гэсэн байна. За нэг бол G1, SG2 гэсэн тэгээд 4, 5 маань бол эсийн хуваагдлыг харуулж байгаа. Тэгэхээр 2 дугаараар S үе шатыг харуулсан бөгөөд энэ үед бол DNF нийлэгддэг. За G1 буюу нэг дээр нь болохоор эсийн өсөлт явагдаж уурга нийлэгддэг. 3 дээр нь болохоор эсийн өсөлт явагдаж мөн эсийн хуваагдалт бэлтгэдэг байна. За асуулт 36. Хүний хромосомын бүрдлийг
өдлийн зураг буюу каротопиг ажиглан хүүс болон автосомын хромосомыг зөв тодорхойлсон мөрийг сонгоно гэсэн хувилбар орж ирсэн байна. За хүн 23 хос 46 хромосомтой байдаг бөгөөд эхний 22 хос нь бол автосом буюу биеийн хромосом, яг 23 дахь нь бол одоо хүний хүүсийг тодорхойлдог хромосом байдаг байгаа. Энэ зурган дээр бол одоо XX гэж орж ирсэн байна. Тэгэхээр XX гэдэг маань бол эмэгтэй хүүс, XY гэх юм бол эрэгтэй хүүс байдаг. За эмэгтэй гэсэн бол одоо CDE гэсэн 3 хувилбар байна. За C хувилбар бол 44 нэмэх нь XX гэсэн байна. За D хувилбар эмэгтэй, эхний 44 хромосом гэсэн байна. E хувилбар эмэгтэй, эхний 22 хромосом гэсэн байна. За бүгдээрээ харах юм бол 22 E хувилбарыг харах юм бол эмэгтэй эхний 22 хромосом гэхээр буруу. Яг гэвэл 22 эхний гэж байгаа учраас эхний хромосомуудыг нэг дээр бол 1 бас 2 дээр 2 хос байгаа. Тэгэхээр 1 дээр 2 хромосом байгаа учраас 1 2 3 4 гэж тоолох юм бол 11 дээр эхний хромосом болж таарна. Тэгэхээр E хувилбар буруу. За D хувилбар эмэгтэй эхний 44 хромосом нь бол автосом, хүүс нь бол эмэгтэй хүнийх байна гэсэн байна. За энэ бол зөв хувилбар маань D байх нэ. D хувилбар маань зөв хувилбар. Тэгэхээр бид нөр яах ёстой вэ гэхээр бас энэхүү сэдвийг сайн ойлгоогүй бол бас E хувилбарыг ч гэсэн андуурч сонгож болохоор байна. Тэгэхээр бид нэр зургаа сайн ажиглах хэрэгтэй. Каротопи. 1 гэдэг дээр 2 хромосом байгаа. Тэгэхээр 22 эмэгтэй 22 хос хромосом гэсэн хариулт байхгүй байгаа учраас D хувилбар зөв байна. За 37 мотокоц хөвслийн онцлогуудыг зөв нэрлсэн дугаарыг сонгоно гэсэн байна. За хөвслийг бол ерөнхийдөө мотокоц болон мутац гэж ангилдаг. Мотокоц хөвсөл маань удамшдаггүй хөвсөл байгаа. Энэ маань онцлог нь юу вэ гэхээр гадаад орчны нөлөөнөөс хамаардаг. Жишээ нь одоо хүн үсээ будуулчлаа гэхэд бол үсээ будууллаа гэхдээ гадаад орчны нөлөөнөөс болж үсээ будуулсан. Үүний үр дүнд бол бидний гадаа шинж тэмдэг болох одоо үсний үс буюу фенотипт өөрчлөлт гарч байгаа. Тэрнээс бол генд өөрчлөлт ороогүй. Энэ маань бол мэдээж бүр удамжтай амжихгүй. Генотипт буюу гений түвшинд бол өөрчлөлт гарахгүй. Тийм учраас 1-ээс 4 дахь хувилбарууд маань бол зөв хариулт байна. Мутац буюу удамшдаг хөвслийг маань бол дотор нь одоо гений ба геномын гэх мэтчлэн ангиж үздэг. Энэ үе өдрөнд дамждаг тийм бодлоготой байна. За асуулт 38 өснөгтөд өгсөн генотипүүдээс гетерозигот доминант бие хэд байна вэ гэсэн. За гетерозигот гэхээр одоо аль генүүд маань хоорондоо ялгаатай гэсэн үг. Тэгэхээр том б жижиг б гэдэг бол гетерозигот буюу аль генүүд маань хоорондоо ялгаатай байна. Тэгэхээр үүний маань зөв хувилбар 2 байна тийм ээ. Гетерозигот том б жижиг б 2 байна. Тэгэхээр A хариулт маань зөв байх нэ. За том б гэхээр гомозигот доминант бие болно. Жижиг б гэх юм бол гомозигот рецессив бие буюу эцэг харуулж байна. За асуулт 39 дахианы саарл өнгөнд цагаан өнгөө давмгаж удамшдаг. Гетерозигот саарл өнгөтэй дахиад цагаан өнгөтэй дахиадтай эцэлдүүлэхэд саарл өнгөтэй дахиад гарах хоёрыг тооцоолж олно гэсэн. За саарл өнгөнд цагаан өнгөө давмгаж удамшдаг. Тэгэхээр гетерозигот саарл өнгөтэй гэж цөмөрө 38 дээр авчаа. Том б жижиг б гэсэн үг. Саарл өнгөтэй. Тэгэхээр цагаан өнгөтэй дахиадтай эзэлдүүлэхэд саарл өнгөтэй дахиад гарах хоёрыг олно. Цагаан өнгө маань рецессив гэсэн үг. Тэгээд жижиг б гэсэн үг. Тэгэхээр энэ том б жижиг б хооронд нь эзэлдүүлэхээр одоо саарл өнгөтэй дахиад гарах хоёрыг нь олох нь байна. За тэгэхээр энэ тохиолдолд аваа үзэх юм бол том б жижиг б гэсэн тохиолдол гарна. Тэгэхээр гетерозигот дахиад 50%,
За рецессив буюу цагаан өнгө маань 50, саарл өнгө маань 50% харьцаатай бол илэрхийлэгдэнэ. За тэгэхээр бодлого бодоход ерөнхийдөө бол анхаарах зүйл нь болох дээр одоо гомозигот доминант байх юм уу, гетерозигот доминант байх юм уу, рецессив гэсэн юм гурван шинж тэмдэглэл моногибрид эвсэлдүүлэг дээр гарч ирдэг байгаа. Тэгэхээр бол бодлого бодоход бол маш хялбар байгаа дээр заавал одоо A, B гэж тэмдэглэгээр тэмдэглэхгүйгээр латин цагаан толгой аль ч үсгийг бол ашиглаж бол бодлогыг бол бодож болно. Нэгэн гэр бүлийн эцэг нь 1-р үлгийн цустай, эх нь гомозигот, 3-р үлгийн цустай бол энэ гэр бүл эхтэйгээ ижил цусны бүлэгтээ хөдөлгөх магадлалыг тооцоолно гэсэн байгаа юм. За энэ тохиолдолд бүгдээрээ бодоод явъя л да тийм үү. За 1-р үлэг маань болох дээр тэг бүлгийн цус байна. За 3-р бүлгийн гомозигот гэж. Тэгэхээр 3-р бүлэг маань гомозигот бүлэг маань болох дээр BB гэсэн юм бүлгийн цусыг 3-р бүлгийн гомозигот цус гэж авч үзнэ. За тэгээд гишүүнчлэн үржүүлэх дагуу байдлаар тухайн бодлогыг бол бодно. Тэгэхээр энэ дээрээс авч үзэх юм бол B0 гэсэн гетерозигот 3-р бүлгийн цусал гарах магадлалтайгаар бол бодлого маань бол бодогдох нэ. За тэгэхээр энэ цус маань болох дээр төрөх магадлал нь хамгийн гол нь бодлогын өгүүлбэр орж ирсэн байгаа тийм. Энэ тохиолдолд болох дээр хоёр янзаар бас гарч болно бодлогын маань хариулт нь. За 3-р бүлгийн цус гарч болно. Эсвэл 100%, эсвэл тэг гэсэн тохиолдолдоор бол энэ бодлого бол хариулт бол гарч ирэхээр байгаа тань. За энэ тохиолдол дээр аваад үзэх юм бол 3-р бүлгийн цустай их нь гомозигот гэсэн учраас гарч байгаа цус маань болох тэр гетерозигот 3-р бүлгийн цус учраас 40-ийн эхний хувилбараар тооцогдох нэ. За хүүхдүүд бол бас гомозигот гэдгийг нь бас анзаарахгүй 3-р бүлгийн цустай гэдэг утгаараа бас 100% гэж бас авсан тохиолдод бас их байгаа тийм. Тэгээ 3-р бүлэг гэдэг энгийнээр ойлгоо бодчих юм бол энэ тохиолдол буруу болох. Хамгийн гол нь үгний маань утган дээр гомозигот гэсэн их нь гомозигот 3-р бүлгийн цустай гэж байгаа учраас энэ тохиолдолд бол тэг гэдэг утгаараа л ерөнхийдөө авч удагдана. За асуулт 41. Генийн инженерийн аргад ашигладаг энзим болон молекулыг үүрэгтэй зөв харагдсан холбоорыг сонгоно гэсэн байна. За лигаза энзим бол одоо юун дээр ДНХ нийлэгч дээр бол яригддаг тийм. Лигаза энзим маань яадаг вэ гэхээр ДНХ молекулуудыг залгаж холбодог. Рестриктаза энзим маань бол тасдаг. Плазмид болохоор ген зөвлөх үүрэгтэй. Тэгэхээр зөв хөлбөр маань С хөлбөр байна. Биотехнологийн аргаар гаргаа авсан бүтээгдэхүүнийг тохирох бичил биетэнтэй зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно гэсэн асуулт бол орж ирсэн байгаа тийм. За хөгцмөөгөр бол бид нар бол антибиотик үйлдвэрлэдэг гэдгийг бол мэднэ. Хөгцмөөг антибиотик за гаргаж авах зүйл нь болох дээр хэрэглээнд болох дээр нингийн гаралтай хүчний бол эмчилгээнд бол хэрэглэнэ. Хемотрофининг болох дээр зисалт уран зэрэг зүйлсэд хэрэглэнэ. За үүнийгээ болох дээр металл олборлолтод бол ашиглаж бол явна. За хөрөнгө мөөгөр болох дээр бүтээгдэхүүн метилийн спирт, айраг, дарс, шар айраг үйлдвэрлэлийн үйлчлэгэнд бол ерөнхийдөө бол ашиглаж бол явна. За ингээд 100 хувилбар байна. B хувилбар байх нэ. За 43. Инсулинийг генийн шинжилгээний аргаар гарган авах үе шатуудыг зурагт харуулваа. 1, 2, 4, 8 дугаартай үе шатуудыг үйл ажиллагааг зөв харуулсан дугаарыг олно гэсэн байна. За 1 дугаараар бол одоо нойр улчирхай эс байна. Хүний нойр улчирхай эс байна. 2 дугаараар хүний инсулин агуулсан генийг нь бол гаргаж нойр улчирхай эсээс гаргаж ирсэн байгааг харуулж байна. За 3 дугаараар шууд асуулт байгаа чиг дээр энэ 4 дугаараар болох дээр
нэнгийн одоо бактерийн дээн гэх одоо сүүлийн ерөнхийдөө бол нэг ойлголттой бол одоо бактери гэсэн югаараа ерөнхийдөө явж байгаа. Тэгэхээр бактерийн дээн гэхээ болох тэр 4 дугаараар орж ирсэн байгаа тань. За 8 дугаараар болох тэр хүний инсулинийг агуулсан нэнгийн эзэн эсийг харуулсан байх нэ. За ингээд зөв хувилбар маань нэгийн бие чиглэлээ. за нэгийн бие 2 маань болох дээр нэгийн за зөв хувилбар маань болох дээр D хувилбар маань зөв хувилбар байх нэ. Дараагийнх нь асуулт. Байгаль дах усны эргэлтийг зурагт төвсөлж 4 дугаараар тэмдэглэсэн үйл явцыг нэрлэнэ үү гэсэн асуулт орж ирсэн байгаа тийм. За энэ асуултын маань зөв хувилбар За хий байдлаас шингэн төлөв рүү шийдэж байгаа учраас энэ бол конденсацийн урвалыг харуулсан байна. За ууршилт гэх юм бол ерөнхийдөө юун дээр конденсаттай холбоотойгоор авчин за ургамал дээр уурших үзэгдлийг трансференц гэж бол нэрлэнэ. За тийм үүнийхээ үйл явцад бол хур тундас бол ордог байгаа. Асуулт 45 зурагт байгаль дах нүүрс төрөгчийн эргэлтийг харуулж 1 2 4 8 дугаараар төвсөлсөн үйл явцыг зөв тохируулсан мөрийг олно уу гэж асуулт маань орж ирсэн байгаа даа. За энэ дээрээс бол 1 дугаараас ямар ч шаталтай хөвгдөж байгаа харагдаж байна. 2 дугаараас болох тэр нүүрс хүчлийг авч ашиглаж байгаа учраас фотосинтез явагдана. 4 дугаараар бол амьсгал явагдаж байна. 8 дугаараар задрал гэсэн хувилбартайгаар хувилбар маань зөв хувилбар болж таарах нэ. За нэгийг задрал гэж авчихаар бодлоо. Хоёрыг шаталдгээд авахаар нэгийг шаталдгээд авахараас тохирох байгаа даа. За тэгэхээр зөв хувилбар маань хувилбар байх нэ. Асуулт 46 зураг дүрслэгдсэн популяцийн тархан суурьшилтын хэлбэрийг жишээтэй зөв харгалзуулсан дугаарыг сонгоно. За популяцийг тархалтаар нь бол одоо бүл буюу одоо колон маягийн цацагдмал буюу одоо диффуз маягийн жигд гэж 3 ангилдаг байгаа. За энэ зургийг ажиглах юм бол цацагдмал маягийн тархалт байна. Тэгэхээр цацагдмал маягийн тархалтаар бол одоо цах бол үүний жишээнд нь ордог. Тарваг огдоо эднэр бол бүл маягийн тархалтад ордог. Жигд гэхээр бол одоо ихвчлэн бас ургамлууд төр бол бас яригддаг байгаа. За зөв тийм. Өөрөө бас цацагдмал тархалтыг бол өтөр бол бас эмх цэгцгүй диффуз маягийн тархалт гэж бол бас өмнөх оны сурах өчгүүд дээр ерөнхийдөө бол бас орж ирдэг байсан байгаа. Асуулт 47 графикт популяцийн тоотлогын хөдөлгөөн хэлбэрийг харуулж Б дугаараар тэмдэглэсэн хэлбэрийг нэрлэнэ үү гэсэн байгаа тийм. За энэ 10 дугаар ангийн сурах өчгд дээр байдаг асуулт. Санагдчихээн бас тийм. За тэгэхээр энэ дээрээс харах юм бол эхний зураг нь болохоор тогтвортой хэлбэрээр харагдаж байна. Энд тийм одоо ингэ өсөлт одоо ерөнхий нэг төвшөнд одоо нэг огцон өсгүйгээр буурахгүйгээр ерөнхий хэмнэлээр явж байгаа тогтвортой. За нэг өсөөл тоо нэг өсөөл нэг буураад ч юм ингээл янз бүрийн байдалтайгаар байх юм бол хэлбэлцэлтэй гэж ерөнхийд нь бол үүснэ. За тэгэхээр энэ дээр бол хувьсамтгай гэдэг утгаараа орж ирж байна. За тэр эргүүхийн хувьд аваад үзэх юм бол энэ эргүүхийн маань болох тэр огцон тесрэлттэй өсөөд огцон буурсан тийм үзэгдэл бол ажиглагдаад байна. Тэгэхээр энийг бол ерөнхийд нь тесрэлттэй гэж бол үздэг байгаа. Тэгэхээр зөв хувилбар нь бол энэ дээр болох тэр Б хувилбарыг асуусан учраас хувьсамтгай гэсэн хувилбар маань бол зөв хувилбар байх нэ. За асуулт 48 чанарны тоотлогын өөрчлөлтийг графикт харуулсан байна. 1905 онд чанарны тоотлогод гарсан өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийг сонгоно гэсэн байна. За энэ дээрээс ингээ харах юм бол хөл хоргодол багассан. Хөл хоргодол багасхаа бол мэдээж тоо олсон. Өрсөлдөгч бодлогын тоо зөөрсөн.
За мэдээж энэ үзэгдэл бас тоо одоо бас л амьдын тоо нэмэгдэн. Идэж дижээлийн хүрэлцээ хангамж буурсан. За энэ одоо байж болж байна. Шимэг чанарын тоотлого багассан, эзэмшил газар нутагт хэлсэн. Тэгэхээр бусад тохиолдолд бүгдэн дээр нь бол амьтад тоо өсөх магадaltaй нь ганц одоо буурж байгаа шалтгаан бол C хөлбөр байна. За асуулт 40-с байгалийн шавхагддаг нөөц баялагын ангиллыг зурагт харуулжээ. Ангиллын нэр ба жишээг зөв харгалзуулсан мөрийг сонгоно гэсэн асуулт орж ирсэн байна. За байгалийн нөөц баялагыг бол шавхагддаг ба нөхөн сэргдэг ба сэргдэггүй гэж ангилдаг. X дээр бол нөхөн сэргдэг гэсэн хөлбөр орж ирнэ. Тэгэхээр 3 хөлбөр байна. Нөхөн сэргдэггүй нөөц баялагт бол одоо нефт орж ирнэ. Тэгэхээр бол D хөлбөр нь зөв байна. Тий, энэ дээрээс ингээ харах юм бол бас амтан бас орж ирээд байна тий. Тэгэхээр амтан маань болох төр бол яг нөхөн сэргдэг байдлаараа бол явдаг байгаа. Асуулт 50. Экологийн тулгамдсан асуудлуудыг үүсгэж буй хүчин зүйлс урьдчилан сэргийлэх аргуудтай зөв харгалзуулсан хөлбөрийг олно гэсэн асуулт бол орж ирсэн байна тийм ээ. За эндээс харах юм бол үг нь бол ойлгомжтой ороод ирж байна. За цүлжилт маань болох тэр ган гачиг хөрсний чиг багасах үзэгдлээр илэрхийлэгдэнэ. За хөрсний чиг байдлаар гэсэн. За энэний мань хор нөлөө нь ер нь бол урьдчилан сэргийлэх аргууд нь гадаргын усыг бол ашигтай байдлаар хэрэглэх. За хүчлийн бороо болох төр мэдээж үйлдвэрийн хог хаягдал, шаталтаас үүсэх хөхрийн агаарч одоо дэгдэж конденсацлагдах улмаас бол үүснэ. За урьдчилан сэргийлэх арга нь бол үйлдвэрийн хоглыг ангилан зөв ялгах байдлаар бол явагддаг байна. За озоны давхрах цоорох нь мэдээж холоор ботоор ферон агуулсан нэгдүүд одоо үүсгдэг байгаа. За энэ маань болох төр хөлдөөгч ариутгагч бодисуудын хэрэглээг бол одоо багасгавал одоо урьдчилан сэргийлэх боломжтой байх нэ. Зөв хөлбөр A хөлбөр ах нэ. За ингээд 50 тест маань дууссан ба сонгох хариултаа тест маань дууссан байна. Одоо ингээд за 2 дугаар хэсгийн даалгавар орж ирсэн байна. 2 дугаар хэсэг маань нийт 4 даалгавартай 24 оноотой байх нэ. Тэгэхээр оноод тус одоо даалгавар төс уран л 1 оноотой болж одоо таарч байна. Тэгээ хариулт уран л 1 оноотой байх. За амьсгалж буй агаарын найрлагын 79% нь азот хэдэлнэ. 20.9% нь хүчил төрөгч, тэг 103% нь нөөц хүчлийн хийсэлдэг бөгөөд өлдсөн хувийг бусад хийсэлнэ. Амьсгал авах үед хавирга дээш өргөгдөн уушиг гадагш тэлдэг. Уушиг маань уушиг гадагш тэлнэ, өөрцөл уушиг гадагш тэлнэ, өрцөн нь болохоор агш нь доошлно гэсэн хөлбөр байна. За эн чинь 10 дугаар анги гэдэг үздэг. 10 дугаар анги агуулга дээр яг тэр бас юун дээр тэр ууш 5 би хөлбөр дээр бас юу басан тэр 2 үг давхцуулж яс оруулж ирсэн байгаа тийм. За зурагт өгөгдсөн бөөрийн дотоод бүтцийн хэсгүүд 1-ээс 6-аар одоо тайлбартай орж ирсэн зөв харгалзуулах юм байна. За энэ дээрээс бүгдээрээ харгалзуулаад явъя. 1 дугаараар бөөрийн артер. За мэдээж бөөрл багтаар артерийн судсаар дамжиж цус орж ирнэ. Тэгэхээр 1 дугаараар артерийг тэмдэглэсэн байна. 2 дугаараар түүдгэн цэргийг тэмдэглэсэн байна. 3 дугаараар ойрын тахир суганцар. 5 дугаараар холын тахир суганцар, 4 дугаараар генлийн гогцоо, 6 дугаараар шээс цуглах цоргыг бол тэмдэглэж бол оруулж ирсэн байна. За мөн ярилцгаагүй 10 дугаар ангийн ялгаруулах хэрэгтэн тогтолцоо сэдвүүдээр байгаа асуулт орж ирсэн байна. За 2-ын 3 зурагт дүрслэлсэн дотоод шүүлийн бочирхай тэтгэрээс ялгах даавруудыг зөв тохируулна гэсэн байна. За 1 дугаар дээр бол өсөлтийн даавар буюу самототропын даавар ялгарна. Өнчин тарих байна. За 2-оор бамбай булчирхай. Энэ нь болохоор цусндаг кальцийн хэмжээг бууруулах нөлөөтэй кальцийн даавар ялгардаг. 3 даавраар цэжний өндөд байрлах сэрээ булчирхай байна. Үүнээс одоо тимозин гэдэг даавар ялгардаг байгаа. За 6 дугаараар бөөрийн дээр малгай хэлбэртэй байрлаж байгаа буюу
Бөөрийн дээд улчирхай 4 дугаараар энээр норетинефрин гэдэг даавар ялгардаг. За 5 дугаараар нойр булчирхай байна. Үүнээс цусны дах сахар хэмжээг бууруулах нөлөөтэй инсулин даавар ялгардаг. 6 дугаар дээр эрэгтэй хүний бэлгийн төмсөг байна. Үүнээс бол андраагийн даавар ялгарч одоо эрэгтэй хүүхдийн бэлгийн 2 дахь шинж тэмдэг эргэлт хийсэх боловсролтыг сэтэх гэсэн үүрэгтэй даавар ялгардаг. За зураг дээрээс ингээ харах юм бол 1 дугаараар болохоор бургацаа булчирхаар заасан байгаа харагдаж байна шүү. За үзүүр хэсэгт нь бол үнчин тарих маань бол байрд энэ дээр авто байрлалын хувьд бас жоохон зөрөө байна уугүй юу. За 2-ын 4 бүдүүвч цусны севингийн найрлага 1-ээс 6-аг дүрсэлсэн байна. За ялгааг л харгалзуулах байдлаар л орж ирсэн байна. Цусны севингийн ерөнхий найрлагуудыг севингийн найрлагад байдаг бүтцийн хэсгүүдтэй бол оруулж ирсэн байх нэ. Бодисын солилцооны хаягдл бүтээгдэхүүн хэлбэрээр севингээр зөөвөрлөгдөн уушгинд биш. За энэ бол мэдээж нүүрс өвчлөлийн нүүрстөрөгчийн ангидреза энзимээр бикарбонатын болон устөрөгчийн ям болж бикарбонатын ям болж зөөвөрлөгддөг байгаа. За дотоод шүүрлийн булчирхаануудаас цусанд орно, илгэн задарна. За гормон болж орж ирэхээр байна. Энэ тохиолдолд гликогены задралаар үүсдэг мөн илүүдэл хэсэг нь илгэн төрөмтлөгддөг. Глюкоз болж таарж байна. За нарийн болон бүдүүн гэдсэн шимэгдэн илүүдэл хэсэг нь бөөрөөр гадагшлан. За энэ болох дээр усны тухай орж ирсэн байна. Севингийн уураг цус бүлгэнүүлэхэд оролцсон. За севингийн уургийг фибриноген гэж нэрлэн. За энэ болох дээр фибрин болж утаслаг торыг татдаг байгаа. За ийм уусдаг уураг байна. Түүнийг фибриноген гэж нэрлэнэ. Илгэний амингүйжил хүл ажиллагааны дүнд үүсдэг бөөрөнд хүргэгдэн гадагшлана. За энэ болох дээр шээсний хүчил болж таарж байна. За ингээд 2021 оны С хувилбарыг та бүхэндээ тайлбарлан хүргэлээ. Тун удахгүй дараагийн Е хувилбар болон бусад оны материалуудыг оруулах болно. Сувгаад дэмжээ subscribe дарж share хийгээрэй. За мөн клубын Зохион биологийн группийн зүгээс гаргасан номтой танилцаж өгнөр авч ашиглаарай.